За баялаг үтээшийг дэмжих холбооны 10 жилийн ойн форум худлаа ажлын танхимд болж байгаа байлээ. Тэгвэл зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал цогцсайхнаас за жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний зээлийн санхүүжилтийн асуудал ямар бодлого баримтлах талаар одоо тодруулах гэж байна. Тухайлбал одоо 2026 он удахгүй болох гэж байна тий. Тэгэхээр яг 26 онд хэрчлийн төрөгний одоо зээлийн батлан даалтыг одоо танаас хангаар дамжуулан одоо жижиг дунд үйлдвэрлэлчилгээ эрхлэгч нартаа олгохоор одоо төсөв батлагдаад байгаа байна. За энэ нэг өмнө өдрийн мэндийг та бүхэнд баялаг бүтээгчтэй, нийт баялаг бүтээгчтэй баярын мэндийг хүргье. За зээлийн батлан даалтын сан бол нийт өдөр хүртэл ажиллагатай 1400-1500 орчим аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэлчилгээ эрхлэгчдэд 550 тэрбум төгрөгийн зээлийн 280 тэрбум батлан даалт гаргасан байдаг. За 2026 оны хувьд бол бид нар ямар ч байсан Азийн хөгжлийн банктай их усуртай мөнгөлтэй зээлэн дээр бол 20 тэрбум төгрөгийн батлан даалт гаргана. Мөн үндсэн батлан даалт буюу одоо нэг арилжааны банкар шууд дамжаад ирсэн зээлүүдээр бол мөн батлан даалт гаргахад төлөвлөд ажиллаж байгаа. Тэрэн дээр бол ямар нэг хэмжээ хязгаар байхгүй. Тэр тэдэн тэрбумд хязгаар байхгүйгээр олох боломжтой явж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань одоо тулгамддаг гол одоо батлан даалтад орж чаддаггүй бэрхшээл нь юу гэдэм бол юун дээр илүү анхааруул зах ёстой байна. Хамгийн гол бэрхшээл маань юу гэхээр манай жижиг дунд үйлдвэрлэлчилгээ эрхлэгчид маань за барьцаа өрнгийг 60 хүртэл манай батлан даалтын сангаас батлан даажуулж хамгийн гол арилжааны банкн дээрс тавдггүй манай дээр ирээд бас ундаг шилтгаан нь өөрсдийн орлого чадамж давсан зээлийг хүсдэг дээр л бол асуудал байдаг. Өнөөдөр жишээ нь юу гэхээр 500 сая төгрөгийн зээлийг төлөх орлоготой ашигтай ажилдаг мөртлөө тэр хүнд төгрөг хүсчдэг. Энэ өөрөө эргээд нөгөө төсөд хэрэгжихгүй байх магадaltaй. Эргээд зээлийг төлж чадахгүй эрсдэлтэй гэж үздэг учраас арилжааны банкн дээр жоохон тэнцэхгүй байх шаардлага болоод байдаг. Тэгэхээр энэ дээрээ манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань бол анхаарал өөрсдийн орлого, ирээдүйн орлого, одоо олж байгаа орлого дээрээ нарийн сайн тооцоол хийгээд зээл төлж чадах хэмжээгээр зээлийг өсгөх юм бол тийм хүндрэл өгчүүд байхгүй. Хоёрдугаарт бас хувь хүний хариуцлагын асуудал гэж яригдаад байна. Тэрний үгээр өмнө авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй хоцорсон тохиолдолд болоод Монгол банкны зээлийн мэдээллийн сан дээр ингээд ангилал өөрчлөгдсөн тохиолдол байгаад байдаг. Тэгэхээр энэ асуудал дээрээс анхаарал зээлийн хугацаанд төлөх өдрөө төлдөг тийм хариуцлагын асуудал байгаа. Бусдаар бол энэ хүндрэлтэй асуудал байхгүй гайгүй байна. Түрүүн бас хэллээ шүү дээ. Яг өнөөдрийн хүртэл маш олон аж ахуйн нэгжүүд 400 орчим одоо зээлдэгч нарт батлан даалт гаргасан гэж яг энэ хүрээнд ажлын байраар нь бодвол одоо дотоодод бүтээж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн баялгаар нь тооцвол одоо гişнэн тооны ажлын байрыг одоо бэхжүүлсэн бэ. Ер нь бол бид нар яг нарийн тоогоо би одоо гэхдээ ажлын байрыг бол энэ жил 15 мянган орчим ажлын байрыг хадгалсан нэмэгдсэн байдалтай нийтээр бол 15 мянган орчим ажлын байрыг хадгалсан нэмэгдүүлсэн байж байгаа. Баялаг үтээчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэлчилгээний холбоотой юм цаашдаа ямар хөө байдлаар хамтарч ажиллах вэ? Баялаг үтээчдийн холбоотой энэ жилийн үед бид нар бас нэг ойртож хамтарч ажиллаж байгаа нэг юм нөхөр зээлийн батлан даалтын хорооны хурал буюу зээлийн хорооны гишүүнээр баялаг үтээчдийн холбооны дэд захирал ган зэргийг бол оруулсан байна. Ган зэрэг захирал маань одоо нэг үгээр баялаг үтээчдийн холбооны өөрөө дэд захирлын хувьд баялаг бүтээгчдээ оруулж ирэх тэр зээлийн хороон дээр ямар хүндрэл тулгардгийг цааш нь дамжуулах хорооны хурлын талаар ер нь иймэрхүү байдал шаардлагаар ингэж орох юм бол дэмжигдэн шаардлага юм байна гэдгээ дамжуулах учраас тэр бодит баялаг бүтээгчдийн холбооны үнийг оруулж ирээд хороон дээр суулгаад хамтарсан шийдвэр гаргаа явуулж байгаа. За баярлалаа. Та ер нь нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй хандаж өгч хэлэх байна. Амжилт хүсье. Зээлийн батлан даалтын сан бол одоо та бүхнийг дэмжихийн төлөө байгуулагдсан төрийн байгууллага. Тэгээ бид нар энэ үүргийнхээ дагуу та бүхнийг айлуудад дэмжих бололцоо тодлоо амрагтаа дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.